мод бидний цуглааны хамгийн гол одоо хуулийн үндсүүд бүгд найрамдах дунд дарлуулсан үндсэн ухаан. Өнөөдөр энэ үндсэн ухаан хоёрын ихэр зөрчигдөж байгаа. Өнөөдөр манай өвөр монголчууд өвөр Монголд амьдарч байгаа. Өнөөдөр өвөр Монгол мэдээж одоо дундад болтой бүх монголчуудаа багтаа төлөөлж хэлж байгаа. Бид өнөөдөр утга бичээрээ өвдөг. Утга бичээрээ өвдөг. Авдагсан хаалт эсэргүүцэл тавихад хятад хүн хөдөлж ирэх юм уу? Эсвэл бүхэн өөрөө ирээд монголчуудын амь насыг харь найргуу хөнгөөж байна. Хүн утгаараа бичээр бичиж байгаа адуу малыг ямар ч хайр найргуугаар дайрж алж байна. Ямар ч нэгэн одоо нутгийн ард түмэнд эрх ашиг хамгаалахгүйгээр манай өвөр Монголын бүх нутгийн газрыг ухаж малтаж малчдыг нүүлэх юм уу? Иймэрхүү үндсэн хайлтан тогтоосон манай өвөр монголчуудын эрх ашиг манай өвөр монголчуудын дархан эрх халдагдаж байна. Өнөөдөр манай үндсэн уулгууд өвөр монголчуудын үндсэн эрх ашигт халдаж байгаа эсэргүүцээ гэсэн нэг утгатай тэгвэл мэдээж бидний эрхэт ардын хуваар бүгд найрамдах дундад даалгуулсан засгийн газар хандаж өвөр монголчуудын хууль ёсны дархан эрх хамгийн наад захын үндсэн эрхийг хамгаалт тугай. Иймэрхүү одоо бидний ураалгаанд хэлж байна. Ингээд одоо дунд тус эцсийн сайдын яаманд одоо онц бөгөөд бүрэн эрхэт сайдад одоо бидний эсэргүүцлийн бичгэн тушаан. Ингээд энэ зөнөр бол хоёр хуудасаар дундуур тусраас ингээд давтаад бичсэн байгаа. Тэгэд энэ эсэргүүцлийн бичгийн ард нь болохоор одоо өвөр монголчуудын жохогдож байгаа одоо алгадж байгаа. Тэгвэл одоо адуу мал дайрагдсан одоо бидний бүлжэн дээр явж байгаа 30 гаруй зургийг будагтай зургаар ингээд тэгээд ард нь дагалдуулсан байгаа. Иймээс одоо энэ та бүхэн сугасан учраас одоо ямар шиг удагтай юм эцсийн сайдад төвшүүлсэн бэ гэж сонирхож байгаа нь автай. Тэгэхээр би өнөөдөр одоо тэр товчлын нэ шүү дээ. Гол уулгийг ингээд та бүхэндээ монголоор уншаад өгье. Эсэргүүцлийн бичиг товчлог Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт эцсийн сайд Чөньюнхо ноёнтон танаа 2013 оны 8 сарын 20-ны өдөр 8 сарын 19-ны өдөр Ордос хотын Үүшин гушны туг болгосон Малчин Баянбаатар нь нутаг бичээрэн хамгаалахын төлөө Дундад улсын төмөр замын 23 дугаар салбарын хятад ажилтнтай төвчснөөс жохож алгацсан амин хэрэг гарчээ. Гэтэл тус асуудлыг одоо хууль босоор шийдвэрлсэнгээ мөртөө хадаагчин ам бүлийнхэн болон нутгийнхэнд дарж үжүүлж хэдэн 10 хүмүүсийг цагдсан харсан байна. Харин юунаас үнэтэй амь насыг мөнгөөр тоочин төлөх гэж байна. Сүүлийн үед өвөр Монголын энэ газарт иймэрхүү монголчуудын мал сүргийг хүнд даачтай машинаар дайрж алах монголчуудын газар нутгийг хууль босоор хүчрхэн хэрэглэн эзлэх хэрэг олон гарч байна. Энэ мэтэр одоо монголчуудын үндсэн эрх ашиг хамгаалах байтугай хүнд ноцтой зөрчиж байгаа үжигдэн газар авч байна. Бүгд найрамдах дундад ардуулсан үндсэн хуулийн 33 дугаар зорилт бүгд найрамдах дундад ардуулсан хараалалтай иргэн бүгд найрамдах дундад ардуулсан эрхэт ардмон гэж тодорхой заасан бөгөөд 35 дугаар жил бүгд найрамдах дундад ардуулсан эрхэт ардад яраа хэлэлцээ хэвлэл цуулгаан хийх бүлгэн байгуулах жагсаал хийх эрх чөлөөтэй 37 дугаар жил 37 дугаар жил бүгд найрамдах дундад ардуулсан эрхэт ардын биеийн эрх чөлөөд халдаж болшгүй гэж дотоосон байдаг. Хууль бол зөрчиж болшгүй бөгөөд заавал мөрдөн сахах ёстой жил мөн. Эрхэт ард болсны хувьд монголчууд бид үндсэн хууль болон хологдол бүхий хуулийн эрхэн эдлэх зүй ёсны эрх чөлөөтэй. Иймэрхүү байдал тулгуурлаж Японд амьдарч суралцж байгаа өвөр монголчууд бид үндсэн хууль болон бусад хуулийн дагуу дундад улс болон орон нутгийн засгийн газарт хандан монголчуудын үндсэн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа эрс эсэргүүцэж байгаа илэрхийллийн хамт монголчуудын үндсэн эрх өд хөрөнгө болон газар нутгийг хууль босоор хамгаалахыг чанга шаардаж байна. Энэ үйл ажиллагаа нь ямар ч улс төрийн зорилгогүй болно. Япон дахь монголчуудын нутгийн зөвлөлд 2013 оны 9 сарын 8-ны өдөр. За иймэрхүү уулахтай эсэргүүцлийн бичгийг уламжлах дэлгэрэнгүй одоо бусад одоо чатгийн одоо тал нутгийн хууль, өрсөлдөс хорны хууль, одоо эрхэт ардын эдийн хууль, зөвхөн холбогдлын хуулийн одоо заалтыг одоо нарийн бичээд
аль зүйл зөрчигдөж байгаа гэдгийг тодорхой бичээд одоо энэ дотор хийгээд байгаа. Алийг одоо би мөн ингээд элэг нэгтэй ахын дус та нараа төлөөж одоо эцэн сайдын яамна шуудангийн харьцуулбар хийхүүд болон байна. Хов тавилан бол одоо бүр нэгдсэн зогч гэж үзэж байгаа. Нэгдсэн зогч. Бид бол хов заяаны нэгдсэн зогч. Юу гэсэн үг вэ гэдэг чинь. Өнөөдөр ийм монголчуудын үндсэн эрх хашгит халдаж байгаа. Монголчуудын үндсэн эрх халдагдаж байгаа иймэрхүү хэрэг өнөөдөр ямар газар гисэн гарна. 9 сарын 19-нд Ордос харсан. Маргааш Члийн гол байж байна. Нөгөөдөр Байран байж байна. Нөгөөдөр Хөлбөмбөр байж байна. Ордсын Баатар малчин Баянбаатаргаа хорлогдсон. Өнөө маргааш миний ах トゥ бас малчин. Маргааш миний ах トゥ алгадаж байж магадгүй. Маргааш чиний ах トゥ алгадаж байна. Нөгөөдөр тэр хүн ах トゥ алгадаж байна. Иймээс бид нэг хэн ямар газар гарсан, хэн алгадсан гэж бодож байна. Бүгдөө манай монголчууд бол ийм нэг нэгдсэн хов заяатай. Энэ хүн дээр гарсан бүх хэрэг явдсан. Бүх манай монголчууд ингээд хамтарсан хов заяан дээр гарч байна гэж ингэж ойлгож ийх ба. Үгүй манай монголчууд нэгдэж чадахгүй, нөхөд хүнтэй болж чадахгүй. Өвөр монголчуудын үндсэн эрх хашгит халдахыг эсэргүүцье. Өвөр монголчуудын үндсэн эрх хашгит халдахыг эсэргүүцье. Өвөр монголчуудын үндсэн эрх хашгит халдахыг эсэргүүцье. Өвөр монголчуудын үндсэн эрх хашгит хамгаалъя. Өвөр монголчуудын үндсэн эрх хашгит хамгаалъя. Ахын эрхэн хамгаалъя. Үндсэн хоолыг мөрдье. Үндсэн хоолыг мөрдье. Нутаг өчрөн хамгаалъя. Нутаг өчрөн хамгаалъя. Ядараа яхнаар. Учи Монгол 진노 개훈대기 겐데노 신가인이 한타이. 개훈대기 겐데노 신가인이 한타이. 한타이. 우치 몽골노 개훈대기 겐데오 마마라. 마마라. 송맹호 마마라. 마마라. 햄보 준수시라. 소강과 마마라. 자, 이물고 응기졌다는 거다. 건집수와 노조 가이디언이 중국 고역이 지구세 흐리 다시 시몽골 김노 기능대기 겐리오 딱 공일 가수도 하나이마스. 마트 공일 분노 가이오 어떻게 다시마스. 그러시 오願いします.
ихтгэл хөтлөөд та бүхэнтэйгээ нэг хамтдаа хаваачих гэдэг нэг үг яатаа хийлээ. Намайг хамаатрын энэ дээр 21 жил болж байна. 21 жил болтой би та нартай сайхан үйлдэж яваа. Тэгээд та нартай баярлж байна. Тэр их баярлж. Ийм сайхан залуучууд өөрсдийнхөө хамгчлыг бодраагаад зохион байгуулж байгаа танд баярлж байна. Цуглаад өөнөрөө ингэж сайхан мөгдөг ус руугаа санаа зовоод энэ хаттын хууль бус зүйлийг эсэргүүцэж байгаа ийм сайхан залуучууд энд байгаад би үнэхээр баярлж байна. 3 дугаар би сая Монгол яваад ирлээ. Монголын талаар би яг намайг Монгол явахын өмнө энийг Японд мэдээлж байсан. Тэгээ бас Монголд мэдээлж байгаа болов уу гэж би очиод хөдөөний улсууд дээр асуусан мэдээгүй байсан. Тэгээ бас би ганц хоёр таньдаг хүндээ ярьсан. Тэгээ ийм өөр Монголын ийм асуудлыг манайхан бас санаа зовхгүй адилхан цуснагтай гаралтай байж бид нэ хамаагүй ингэж отож болохгүй бахуу. Адилхан. Өнөөдөр өөр Монгол ийм болж байгаа шиг маргааш монголч ийм болж магадгүй. Тийм учраас бүгдээрээ нээж бие биенээ ойлгохгүй бид нэр энэ нэг тарсан Монгол хэвээрээ байгаад байх юм бол хүний гарт ингээд дээрдэж. Тийм учраас та нарыг хараад үнэхээр баярлалаа. Би сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд та нарын ажил цаашдын ажил үйлсэд их өндөр амжилт. Би та нартайгаа цуг байх баярлалаа. За бидний захиалгаа ингээд энэ шүү. Өнөөдөр хаяасаа энэ одоо яг юм байх гар өнөөдөр өвөр Монгол юм байхад өсгөө Монгол юм яаж гаж байна. За тийм. Ораад журагны Жоромтой ихэр сайхан боллоо. Өчигдөр бол одоо 70% бороо орох норонтой байсан. Тэгэхээр өнөөдөр болоход Бурхан Тэнгэр манай монголчуудыг олж үтсэн байна. Хөх Тэнгэр бол үнэхээр оршиж байгаа юм байна. Эцэг Тэнгэр биднийг бол одоо ивэл Эзэн Чингис биднийг одоо ингэж ивэж байна. Одоо хамгийн сүүлийн Чуудын дархан өрхөн хамгаалъя. Монголчуудын дархан өрхөн хамгаалъя. Урсайда хамгаалъя. Оттогочор хамгаалъя.